Өглөөний өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Сайн байна уу? Яг одоо үзэж байгаа өдрийн мэндийг бүх үзэгчдэд хүргэе. За манайх болсон явдал хийгээд уг нь эхэлж исэн. Тэгээд тодорхойгүй шалтгаанаар бас хэд хэдэн ажлууд давхцаад төр хугацаагаар саацсан. Одоо харин энэ амралтын өдрүүдээс эхлээд тасралтгүй болсон явдалтай спортын түүхэнд болж исэн сонирхолтой явдлуудыг та бүхэндээ хүргэхээр одоо бэлтгэн хүргээд байна. За өнөөдрийн дугаараар хэний талаар ярих гэж байгаа вэ? За өнөөдрийн хин гэхээсээ илүү эхлээд сэдвээ ярий те. Спортын түүхэнд болж исэн маш олон төрлийн лөөрүүд байдаг. За лөөрүүд дундаа те допингийн хэрэглээ, эсвэл нөгөө нэг тоглолт наймаалцсан хэрэг, за эсвэл зарим нэг юунууд дээр албаар ялагдах эсвэл нөгөө бит гээл ярьдаг те. Тиймэрхүүд маш олон лөөрүүд байдаг. За энэ удаа одоо дэлхийн нийтээр хамгийн том одоо хүртэл яригдж байгаа допингийн хэрэг. За тэр дундаа спортын түүхэнд хамгийн том лөөр гэж одоо яригддаг. За Ленс Армстронгийн одоо лөөрийн одоо схем гэж нэрлэгдсэн. Энэ хэргийн талаар ярилцсанаа. Тэр чинь математикч үлээ. Сансарт ниссэн юм шүү дээ. Сансарлаа лөөрөөр ниссэн. Гэтэ заримдаа дугуй ундаг баг. Тийм заримдаа дугуй ундаг. За тэгвэл Ленс Армстронгийн талаар түүхийн нэг үзэгчтэй болцсон шүү дээ. Ямар түүхтэй, ямар амжилттай дугуйч юм байсан. За ер нь манай спорт сонирхогч ер нь мэдж байгаа Ленс Армстронг яг өөрийнхөө оргил үед бол үнэхээр одоо дэлхийд байшгүй одоо яг тухайн спортынхаа одоо ноён өргөл гэж хэлэгдэжсэн. За дугуй спортын за Tour de France гэдэг нэртэй одоо дугуйн одоо хамгийн том тэмцээн байдаг дэлхийн. За тэр тэмцээнд 1999 оноос хойш 2005 хүртэл нийтдээ тасралтгүй 7 жил төрүүлсэн. Ийм амар багтам амжилтаа. За олимпиад бас хүрэл медаль хүртчихсэн. За тухайн үедээ бол яг дугуй спортоор одоо энэ хүн л байхгүй бол баг төсөөлшгүй тийм амар гайхалтай амжилттай ийм хүн байсан. За гэвч энэ хүн яг тухайн үедээ ямар лөөр хэрэгэлсэн, ямар одоо болчмгүй зүйлүүдээр одоо өөрийгөө хамгаалдаг гэснийг одоо энэ хүү подкастаар ярилцъя те. За тэгээ. За би тэрнээс өмнө Ленс Армстронгийн талаар нэг хэд мэдээлэл өгч гоо. За тэгээ. За Ленс Армстронг 1971 онд төрсэн Америк нэгдсэн улсын мэргэжлийн дугуйчин. За энэ хүн гэхдээ анх дугуйчин байгаагүй юм байна. За багадаа буюу 10 настайдаа анх триатлонд хүч үзэж байхад нь триатлон ч нөгөө нэг дугуй унаал усан цэвээл олон төрөлд явж штэ. Тэгсэн чинь тухайн үе Америк нөгөө нэг сургуулийнх нь Техас мужийн одоо мужийн том мэрэгчлэтнүүд өөж дугуйнд авьяаст өгдөө ш. Тэгээд олж хараад тэгээ 10 настайгаас хойш ер нь дугуйгаар хичээлүүлсэн юм байна. Дагнцсан. Тэгээ 10 настайгаас хойш дугуйгаар хичээллээд 18 нас хүртэл хичээллээд 18 настайдаа Америк нэгдсэн улсын мэрэгжлийн одоо нөгөө олимпийн баг гэж ярьж одоо үндэсний шгшээ баг тэрэнд нь ороод за тэгээд Америк нэгдсэн улсаа төлөөлөөд үс зүрийн аварга одоо залуучуудын аварга гэх мэт одоо дэлхийн маш том тэмцээнүүдэд оролцож өөрийгөө одоо батлан харуулсан өсвөр наснд байхдаа одоо дандаа нөгөө насанд турштай ангилд дууралтаж одоо эхний байруудад эзэлж одоо ингээд өөрийгөө багаасаа гэж нотолж харуулсан юм авьяастай байсан байгаа. За ингээд Америк нэгдсэн улсын үндэсний шгшээ багт орсныхаа дараа түнд одоо маш том одоо олон дугууны одоо мэрэгжлийн дугууны багуудаас санал ирээд за тэгээд Америкийн Моторола болон Postal Service зэрэг багуудад хожим нь хариалагдчих гэж уралдсан байгаа. За тэгээ 18 нас хүрснийхаа дараагаар өөрийнхөө одоо дугууныхын замнал нь бүр яг ингээд мэрэгжлийн тамирчин болох одоо тэр замнал руугаа ороод за үндэсний шгшээ багаас гадна тэр Орсон саяны тэр хэлсэн 2 багтаа бол дэлхийн маш олон томоохон тэмцээнүүд төрүүлээ. За миний сая түрүүний хэлдэг одоо Tour de France гэдэг одоо дэлхийн хамгийн том одоо Франц одоо дугуйн хамгийн түүхтэй тийм дэлхийн аварга тэр тэмцээнд одоо ингээд төрүүлсэн байгаа. Ийм одоо алдартай гайхамшигтай тамирчин байсан байна. За одоо энэ Америкийн нэгдсэн улс гэж юм уу те олон улсын тамирчдын түүхийг хараад тахаар нэг спортоор явж байгаа нөгөө спорт руу шилжсэн хүмүүс байдаг те. Сая яг яриад сууж хахт нөгөө триатлоныг талаар ярьж штэ 3 төрөлттэй. Тэгвэл нөгөө Данкан л орж ирлээ шууд нөгөө усан цэлжсэн чинь нөгөө далайн шуурга болоод усан бассейнийн живүүлсэн. Тэгсэн чинь өөр болцгоо те. Өөр баг тэр жижиг юм уужид хотод байсан те. Тэр бодогдоо суужилаа. За ингээд нөгөө нэг хин мэржлээс болоод угаасаа мэржлийн дугуйчгаа зам руу орж байгаа шүү дээ. Ер нь нэгсдээ амьдрал нь олоо явчихж байгаа. За 1900 одоо хоёул нөгөө нэг лөөрлөө нонгаа орё гэхээр яалч нөгөө нэг анхны төрүүлсэн тэмцээний ярих хэрэгтэй болчихж байгаа юм л та. Ямар тэмцээнүүдэд амжилт гаргасан. Тий. Тэгэд мэдээж одоо Tour de France-ыг л ярихаас өөр аргагүй. 1999 онд анхны оруулсан жилдээ. Анхны орсон жил гэн анхны төрүүлсэн жилдээ Альфин нурууг одоо тухайн одоо тэнд орж ирсэн дугуйч нь тэр амжилтыг үзүүлж чаддгүй байсан юм байна л да. Тэгсэн чинь Альфин нурууг ганцаараа ямар ч цаад өгөр туулсан юм бэ. Хэдэн километр зам уралцсан бохоо. За тэр километр замын сайн мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр одоо нөгөө нэг энгийн хүн одоо тэр нөгөө тухайн үед өрсөлдөжсэн нөгөө нэг өрсөлдөгч нь хэлсэн байгаа юм л та тий. Энийг бол яг энгийн хүн бол туулж чадахгүй. Тэгэхэд Армстронг энийг туулаа гараад ирсэн. Энгийн гэдэг нь одоо нөгөө зүгээр яг тамирч өрсөлдөж тий. Эдгээр ч бас мэрэгжлийн дугуйчтай байгаа шүү дээ. Энэ юг одоо ингээ Армстронг ганцаараа туулчлаа.
тэрийг ямар нэг юм хэрэгсэн байна гэсэн анхны хамгийн нэг хардталт тэрнээс эхэлсэн байгаа. За тэгээд тэрний дараагаар одоо нөгөө нэг хардталт нь эхэлсэн байгаа шүү дээ. Тэгээд тэр үедээ нөгөө нэг өрсөлдөгчд нь ингээд хэлээд бүр ингээд сэтгүүлчдийн нүдэн дээр те Ленс Армстронг ямар нэгэн зүйл хэрэгсэн байгаа та хэд шалах хэрэгтэй гэд хэлсэн чинь Армстронг шууд нөгөө нэг одоо хэвлэлийн хурал шиг юм болж байгаа шүү дээ. Тэрэн дээр нь гарч ирж уурлаад чи ингээд ялахгүй байжж намайг ингээд гүтгэлээ. За ингээд гүтгсэн учраас чи ингээд намайг ингээд миний ингээд мэрэгжлийн одоо замлын мань одоо ингээд доош нээж нэгэд. Ингээд өөрөө шууд хамгийн анхны эсэргүүцэл нэгж хэлсэн байгаа. Бүр анх төрүүлэхтэй л эсэргүүцэж гисэн юм шүү дээ. Тийм. За тэнгууд энэний араас бас маш том одоо ингээд дэмжлэг ирнэ. Энэ юу вэ гэхээр Ленс Армстронг өөрөө одоо төмсөг гэж хэлэх юм уу та тий. Одоо доод эрхтний одоо хорт автортай гэсэн он шийдэлэрсэн. Армстронг тий. За ингээд нөгөө хорт авдрын дамжираад уушиг болон юу руу тарих руу нэгж дамжаад маш одоо хүнд өвчнийг одоо аваад за тэгээд тэр өвчнөөсөө эргэж ирсэн одоо энэ явдал нь болохоор нэгсэнтэй Америкуудын одоо нэгсэнтэй нөгөө хорт авдрын эсрэг одоо баатар болсон гэсэн. За ингээ хорт авдрын эсрэг нэгсэнтэй баатар болоод одоо хин Мэжик Джонс ч нөгөө доохоо имжлээд бас нэг хэсэг баатар болсон шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн хорт авдрын эсрэг одоо үндэсний хэмжээний баатар болоод тэгээд энэ баатар маань одоо ямар нэгэн допинг хэрэгснэ гэдэг хүмүүсийн ой тонд нь буугаагүй гэж байгаа. Тэгээ ямар нэг өөрөө ч гэсэн тэр өөрийгөө хаацалдаг гэсэн юм. Би ингээд хорт авдраас ангижраад ингэж одоо мэрэгжлийн замлаа эхлүүлээд одоо л би ингээд хүншиг ингээд ирүүл сар бол ингээд амьдарч байхад ягаад та нар намайг допинг хэрэгсэн гэж гүтгээд байгаа юм бэ гэд ингээд хэвлэл мэдээлэл өнгөд ерөөсөө л нөгөө нэг хорт авдрын төлөө тэмцэж байгаа тэр олон мянган хүмүүс чинь ерөөсөө Армстронг шүтэн болгоцсон. Ягаад ингэж хэвлэлүүдээр тэр те одоо хүмүүсийн ам тамцын яриагаар тэр Армстронг ерөөсөө хэр халтаадаг байсан баг. Энэ нэг хамгийн том өөрийнх нь ихний шинж тэмдэг. Тухайн үед төрүүлэхдээ одоо энэ Тур де Франц ч юм уу те төрүүлсэн тамирчдаас допингийн шинжилгээ бол авдаг байсан баг те. Тэргээр нь бол илэрч байгаагүй те. 99 биш бүр анх бүр 96 оноос хойш авсан дээжүүд нь Армстронгийн дээжүүд нь байд юм байл. Энд чинь допингийн шинжилгээ аваад хадгалчтай байлээ шийсэн. Ямар нэгэн байдлаар. Тэгээд тухайн үед бол ямар нэгэн тийм ямар ч тийм одоо тухайн үеийн цөрөг байцсан бол байгаагүй. Тэгээ ингээд тэрийг нотолж чадахгүй ингээд 99 оноос хойш 2005 хүртэл яваал гэсэн юм байл. За ингээд явж байгаад хоёр дахь бас нэг юундаа орж ирж байгаа. Шалгуурт 2003 оны үед одоо хуучин дугуйчин байсан Стивен Сварт гээд одоо дугуйчин тэгж байгаа. Энэ нөгөө нэг Ленс Армстронг ерөөсөө зүгээр нэг одоо өөрөө хэрэгэлдэг биш. Бусад багийнхныхаа өдөөдөг байсан. Тэгээ яаж өдөөдөг байсан гэдгсэн чинь өөрөө тэр нөгөө им хэлбэл хэрэгэлдэг. Тэнгүүд одоо тэр Post Express гээд багийнхаа тамирчид энэ имлийг бэлтгэлийг хэрэгэлж байгаа. Энэ наалтыг наачих. Одоо энэ юу хийгээд уралдчих гэдэг юм уу те. Тиймэрхүү зүйлүүдээр багийнхныхаа өдөөдөг байсан гэж багийн тамирчид. За тэгэд тэрийгэ хожим нөгөө нэг гэсэн одоо спорт иллюстратед лөө the sport illustrated сэтгүүлд одоо гаргасан мэдээлэл дээр энэ бүх нөгөө нэг юуг нь биднэрт ингэж за одоо хэрэглэхийг зөвлөөд өөрөө бас хэрэгэлдэг байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдээлэл гаргасан юм байна. За энэ мэдээллийн дараа бас дахиад нөгөө нэг Армстронг ч бас мэдээлэл гаргана. Тэгээд би ингээд надтай хамт уралж ирсэн хүмүүс би ямар ч тийм юм өгж байгаагүй. Тийм учраас энэ мэдээллээрээ дамжуулаад намайг ингэж гүтгэж байгаа бүх хүмүүс байвал намайг дахиж шалгаж болно. Надаас ямар ч тийм юу гараагүй. Би зөвхөн нөгөө нэг зөвшөөрөгдсөн одоо хэмжээ гэж үзэж ч тээ. Зөвшөөрсөн хэмжээ буюу би нөгөө хорт хавдраагаа ангижруулалтууд хэрэглэжсэн тэр EPO гэдэг тийм нэртэй бодисын агуулмжтай тийм юу хэрэглэдэг байсан гэж өөрийгөө дахиад аварсан байна. Аа. Одоо ингээ нөгөө им бэлтгэлүүд ярьж штэ. Допинг одоо допингийн төрөлд ордог тий. Бүр өвчин намдах юм өч байж тий. Ямагт нөгөө допингтай холбоотой одоо Монгол бол хамгийн их шуурдаг нь үндэсний бүх байж штэ. Жил болгоно л допинг гэдэг. Тэгээ сая энэ наадмын үеэр нөгөө ган үеийг харцгаас допингийн одоо нөгөө эхний дийжсэн с ижигтэй тохиолдол гарсан гэж байна. Тийм с ижигтэй тохиолдол байна. Тэгээд тэр талаар нь хүмүүс шуураад хахаар нөгөө яг допингийн тэр төрлүүдийг харсан байхгүй юу. Тэгсэн чинь нэг дооцууд байдаг. Тэр дооцондоо байх юм бол хэрэглээгүй гэж үздэг. Тэгтээ эхний дийжсэн нь бол одоо зөрчилтэй тохиолдол гэж үздэг. Тэгээ дараагийнх нь дийжээс яг тэрийг нэг авшруулад яг ямар хэмжээнд яасан бэ гэдгийг нь бол авшруулж үздэг. Тэгээ дотроо бол баг тэр эс төрлүүд маш олон төрлүүд. Тэгээд өвчин намдах одоо тархины одоо нөгөө бид нар ханиад дүрхээр ханиадны хэмжээ гэдэг юм уу. Тэгээ толгойн өвчин теклодин гэж гэдэг юм уу. Бүгд орсон байж байгаа. Гэхдээ нөгөө дооз гэдэг нэг асуудал байдаг. Тэгээд бас нэмэлт мэдээлэх юм бол энэ ч одоо Оросын холбооны улс тийм бид нар одоо баг сүүлийн хэдэн 16 оны олимпиад баг орог баха. Тэгэхээр чи 20 24 гэхэрч баг 3 дахь олимпиадаас ингээд
цагаан юугаар орж Олимпийн туганд орж штэ. Тэгэхэд Оросын холбооны улсын допингийн хэрэг бол бүр нөгөө засгийн газрын дэмжлэгтэйгээр бүр нэг зохион байгуулалтаар хийцэн. Одоо допингийн шинжилгээ авангуутал тэр нь илэрхгүй те. Тэрийг одоо нөгөө яаж гаргахгүй байх. Тэгээд яг тэр талаар нуушаад үзэхээр нөгөө циклдүүлдэг. Одоо за чи тэдэн сарын тэдэнд одоо тим тэмцээнд орох гэж байгаа. Тэгэхэд бол энийг ингэж хэрэглээ. Тэгэх юм бол гарахгүй ч гэдэг юм уу тий бүр ингээ мэрэгжлийн төгс судалгааны төвшөнд хийсэн байна. Лес Армстронгийн хэрэгжчихсэн мөн адил ер нь бол төстэй. Яг тэр циклүүдийг ингээд тааруулаад явцсан. Тэгээ яг хэд хоног хугацаанд бид юм уу одоо Монголд л нэг иймэрхүү бодит юм дээр ярьдэн штэ. За тэдэн цагаас хойш уусан арх өглөө байхгүй тий. Тэгвэл 10 цагаас өмнө одоо би ууцсан ч юм уу байж байгаа өглөө ингээд сэрээд яхад бол үлээлгээ гардггүй ч гэдэг юм ингээд нөгөө бид нар зүгээр амьдрал дээр нөгөө ам хооронд дамжсан юмнуудыг бид нар ярьж штэ. Допинг ч бас адилхан л байгаа байхгүй. Одоо шийсэр ч юм уу тий ингээд гарахгүй байх цусаар ч юм уу гарахгүй байх ч юм уу. Тэр нь ингээд циклддэг. Энэ хоёр хэрэг бол энэгээрээ нэлээд төстэй. Нэг нь бол бүр засгийн газрын төвшин, нэг нь бол одоо Лес Армстронгийн хаард бол баахан баг л байсан багт тий. Харин яг наадаж ярих гэдэг л. Яг Лес Армстронгийг дэмжсэн байгаа. Тэгээ юу дэмжсэгээр Америк нэгдсэн улс дугуй холбоо. Тухайн үед байсан ерөнхийлөгч нь нөгөө нэг одоо олон улсад амжилт гаргаад шүү дээ. Мэдээж одоо тэр чинь Америк нэгдсэн улсын нэрийг гаргаж байгаа тий. Ингээд хэдэн олон жил дараалаад ингээ авраг авцсан. Тэгсэн чинь тухайн үед Америкийн дугуй холбоо энийг мэддэг байсан байгаа. Тэнгүүд ямар нэгэн тэр нөгөө тухайн үед 20-д байсан юм бэлтгэлийн Армстронгийн авсан шинжилгээг дандаа сөргөөр гаргасан. Тэгээд сөргөөр гаргахын хажуугаар бас эерэг гарснуудын нуун дарагдуулсан. За энэ бас хожим бас нөгөө дэлхийн одоо допингс холбооны зурцлал Америк нэгдсэн улсын тэр тухайн үеийн дугуй холбооны ерөнхийлөгч хүртэл тэр нөгөө юун дээр мэдүүлэгтэн дуудагдсан байна. За тэгээд энэ нэргийн дараагаар нөгөө тухайн үед явсан хэрэглэгч нөгөө нэг тухайн дуугачд нөгөө илэрдэг гэсэн шүү дээ. За хэд хэдэн гишүүдээс нь бодисууд нь илэрсэн. Одоо багийнхан гишүүд. Тийм багийнхан гишүүд тухайн үед хамт уралдаж байсан. Энэ чинь нөгөө багаараа уралдаж байгаа шүү дээ. Тэгэхэд Армстронгоос зөвхөн гарахгүй харин бусад 2 3 гишүүнээс нь гараад исэн байгаа жил болгон шахав. Циклээ тааруулаад. Тэгээд тэгсэн чинь нөгөөд нь болохоор нөгөө хэвлэл мэдээлэл болон одоо ингээд допингийн хороо ингээд гарангуут хэлнэ шүү дээ. Бид нар ижлэн хэрэгэлсэн яагаад н Армстронгоос гарахгүй байгаа юм бэ гингүүд мань Армстронг ганцаараа гарахгүй яваад байдаг. Тэгсэн чинь нөгөөдг нь Америк нэгдсэн дугуй холбоо наа ингээд шийдэд аргалаад идэх гэсэн баг. Одоо сая наадмар ч бас шуурлаа шүү дээ. Манай допинг эсрэг төвийнхэн тий баг үний модлаа юм уу баахаас шуурлаа шүү дээ. Одоо аргалцдаг тий эсвэл ингээд дарчдаг марчдаг. Тэгээ сүулдэ баг энэ допинг эсрэг төвч шалгасан чинь баг эдгээр маань өөрсдөө бас нотоо бол таарсан гэдэгтэй адилхан л тий. Бас нэг юм тийм мэдээлэл яваад байсан тий. За тэгээд хожим нь энийг бас үнс буруутай этгээдүүдийнх нь нэг гэсэн чинь нэг Мишель Феррара гэдэг нэг эмч байгаа. За энэ Италийн бас нэг одоо амар олон тамирчдыг ингэж нөгөө нэг эмч одоо зөвлөх хэмжээр нь ажилладаг эмч юм байна л да. Тэгсэн чинь энэ Мишель Феррара гэдэг эмч нь ер нь яг энэ спортын дунд айгүй муу нэртэй. Яа тэгэхээр нөгөө нэг хэмд цусны одоо бүлэгнэл шингэрүүлэх одоо нөгөө нэг чадам сайжруулах бэлтгэл тиймэрхүү бэлтгэлүүдийг илүү их нөгөө тамирчтай өгдөг. А тэнгуүдээ тэрнийхэн дооцыг баг зэрэг хэтрүүлээд ч юм уу баригдахгүй хэмжээнд нь барьдаг тийм эмч байсан юм байна. За тэгээ энэ Мишель Феррара гэдэг эмчтэй холбогдсоноос болоод Лес Армстронгийн нэр хүнд бас дахиад унссан. Тэгээ яасан гэхээр энэ мэдээж одоо энэ нөгөө нэг олон улс нэр модын эмчээр ингээд хамтарч ажилласан учраас нөгөө олон улсын допингийн орон хүртэл энэс хардаад Италийн одоо нөгөө нэг Тур де Францын одоо ерөнхийлөгч гэсэн энэ одоо эмчтэй хамтарч ажиллавал яаж ямар нэгэн допингийн бодис одоо нэг чадам сайжруулахын бэлтгэл хэрэгэлсэн байгаа гэж хардаад тэгээд энэ мэдээлэл гарсны дараагаар Армстронг Ферраратай хийсэн гэрээгээ цуцлсан байл. Тэгэхээр бас нэг эмчийн бас нэг юм хор орсон байх магадaltaй. За ингээд энэ үйл ажиллагаа одоо үйл явдал явсараад 2005 онд ингээд нөгөө сүүлийн уралдааныхаа дараа ингээд жил болгол ингээд аюул олон мэдээлэлүүд гараад байгаа юм л да тий. Ямар нэгэн телевизүүд нэг жил болгож авах хардаал мэдл гаргаал тэрийг гол нь баталж чадахгүй. Баталж чадахгүй явсараад 2005 онд Майк Андерсон гэдэг хувийн туслахаар нь ажиллаж байсан нэг туслах одоо хувийн нөгөө нэг туслах байгаа шүү дээ. Тэр нь нөгөө нэг өгсөн мэдүүлэгтээ ингэж хэлсэн байна. За би энэ Армстронгийг хувийн одоо мэддэхгүй тийм ийм бэлтгэл нууцаар хэрэгжилж байгааг нь харсан. Би 0-оос нь ийм нууц ийм бэлтгэл харсан. Тэгээд намайг ямар нэгэн мэддэхгүй тийм лацтай тийм ийм бэлтгэл 2-3 удаа зөөлгсөн. Тэгээд тэр ийм бэлтгэл би бол юу гэсэн мэддэхгүй гэж мэдүүлэг өгсөн байна.
За ингээд нөгөө нэг асуудал чинь бүр дийврээд хоёр одоо ингээд эн чинь баг нотлох баримтууд аягүй олон болчихсон хамт байжсэн хүмүүс нь мэдүүлэг өгөөд нөгөө туслахынж мэдүүлэг өгөөд нөгөө эмчинж бас юутай болоод асуудалтай болоод ингээд Армстронг нөгөө нэг өөрийгөө халтлаад байсан шүү дээ. Би одоо ингээд хор тамтартай эмчилж яахаараа би ингээд допинг хэрэгэлтэн яахаараа би одоо юм чадамж сайжруулах юм бэлтгэл хэрэгэлтэн гэдэг одоо тэр хаалтууд нь ерөөхдөө нурч ирсэн 2005 оноос хойш. За ингээд Армстронгийн тэр хэрэгүүд нь явсараад 6 онд Францын одоо Лемонде гэдэг хамгийн том хэвлэл байдаг. Тэрэн дээр одоо Фрэнки Бетси Андрю нарын мэдүүлгээр Армстронг 1996 онд тархины мессажлалт орсон. Тэрийг ингэж дарахын тулд хэрэглэдэг байсан энэ бэлтгэлүүд нь нөгөө нэг чадам сайжруулах юм бэлтгэл байсан гэдгийг баталж ирсэн байна. За ингээд энэ одоо бүр сүултээ LA Capital гэдэг нийтлэлээр бас дахиж гарч ирээд Армстронг 6 удаа төрд төрүүлэхдээ нийтдээ тэр 6 төрдөд тэрэнд нь бүгдээрэнд нь юм бэлтгэл хэрэглэсэн гэдэг бас дахиад нотлох баримт болоод ингээд өгсөн байна. Сүүдэд нөхөр маань өөрөө баг хүлээн зөвшөөрсөн. Тийм өөрөө хүлээн зөвшөөрсөн. За одоо энэ дээр нэмэлт нэг юм одоо тодруулах хэлэх юм бол Америкийн нэгдсэн улс ч юм уу тийм энэ гадны мэрэгжлийн спорт хөгжсөн улсуудад за бүр энэ чинь нэг холбооны мөрдөх товчооны хүмүүс нь шалгадаг нэг хамтар шалгадаг. Одоо энэ нэхэмжил гаргаад байгаа Америкийн нэгдсэн улсын одоо допинг эсрэг төв биш үү? Эдгээр чинь цаашаага нөгөө холбооны мөрдөх товчоотойгоо хамтарч ингэ шалгалтын ажлууд явуулдаг. Одоо бидний айгүй сайн мэддэг те NBA гэж хэлдэг те шүүгч нарыгаа холбооны мөрдөх товчоноос шалгадаг. Одоо тоглогч нар нөгөө төрөнжин ярьж штэ бет гэлдэг бол ингээд шалгадаг те маш их мөрдөн байцаалтуудыг явуулдаг. За Америкийн энэ Ленс Армстронгийн хэрэг дээр ч гэсэн яг мөрдөн байцаалтын ажлууд бол хийгдэхгүй биш маш их хийгдээд явж байгаа. Тэгээ нөхөр хамгийн сүүлдээ ингээд хэрэгээ хүлээж ийн гэдэг маань ингээд яалчгүй гарцгүй болоо шахаанд ороод хэрэгээ бол хүлээж байгаа. За хэрэгээ хүлээснээс хойш ямар асуудлууд үүсэх вэ гэхээр мэдээж хэрэг тэр 2 дугаар байранд орсон хүмүүс нь яах вэ те 6 удаа төрүүлсэн байдаг масар их хэмжээний шагнал мөнгө иргэдэж чинь тийм ээ. Энтэй холбоотой асуудлуудыг яаж шийдвэрлэж нөхөр за шууд л 100 сая долларын хэмжлэлийн асуудал ярьж байгаа. За 100 сая доллар гэдэг чинь одоо Монгол мөр хэдэд 1 сая доллар чинь 1.3.6 тэрбум хэрж одоо 3.6 их найд лөө. Манайх ч хуучин одоо нэг 4-5 жилийн өмнө чинь улсын төсөв маань 10 их найд байлаа шүү дээ. Манай улсын төсвийн 3.1-ийг л бараг одоо бол 34 их найд гэж. Энд тухайн 100 сая шүү дээ. Одоо 12 оны 100 сая шүү дээ. Тэгэхээр ч одоо бараг манай Монгол улсын төсвийг те 1 жилийн төсвийг нэхэмжлэх хэмжээний ингээд шүүхт нэхэмжлэх явж байгаа. За тэгээд одоо Монгол улсын шүүхийн барагдагчд байдаг да. Ер нь бол нэхэмжлэгч болон хариуцагч тал нөгөө эвлэрэх буюу нөгөө зохицуултууд байдаг тийм. Тэгээ яг энэ Армстронгийн хэрэг дээр бол ерөөхдөө бол эвлэрэх тал руугаа ороод 5 сая доллараар буюу бас л 5 сая доллар гэдэг чинь хэдэн төгрөглөө тийм. Маш их хэмжээний торгуулийг төгссөн. Ингээд ирэнгуут чи эргээгээд нөгөө нэг бас асуудлууд байж дээ шүү дээ. Хоёрт орсон тамирчин гэдэг нэг торох зарлах. Тэгээл тэр магадгүй хоёрт ороод цаашаа карьер амжилттай явах байсан тамирчид цаашаа баг оролтохоос те төрүүлээгүүдээ одоо ингээд сэтгэл готлолтод орох ч юм ийм асуудлууд бас ингээд спортын ганц Армстронг гэж биш бус төрөлд ч гэсэн ингээд зөндөө гарч идэг. Одоо олимпиад хүртэл яадаг шүү дээ нөгөө сая хүртэл гарлаа шүү дээ. Алтан медалийн төлөө барилдах байсан чинь нөгөө юунаас нь жин нилүүдэд энэ итгэхийн бүх жин нилүүдэд тэгээд шууд мөнгө медаль нь хэрэгсэх болоод хинч аваагүй. Тэр энэ итгэхийн бүхтэр бас бид нар тухайд мэдээ оруулж ирсэн тий. Их сонирхолтой нөгөө кино байдаг шүү дээ. Энэ итгэхийн чөлөө дангаал гээд. Тий. Дангаал илүү тий. Тэр киноны үеэлүүд гэсэн баг шүү. Хамаатнууднаас бас сонирхолтой тохиолдол тий. За Армстронг маань 5 хүүхэдтэй юм байна. За тэгээд 5 хүүхэдтэй тэгээд хэрэг ингээд шийдвэрлэгдэл бүх асуудал үүсэл явж байгаа шүү дээ. Тэгээл нөгөө 100 сая доллар мэдээж хэрэг нөхөрт бол 100 сая доллар байхгүй. Тэгээд бол ер нь бол нэг 5 сая доллар дээр ингээд тохиролцоо салж байгаа. За салах үедээ бол нөхөр бол цаашдаа тий одоо арга олж штэ. Нөхөр ном бичиж чинь тий одоо фото ном бичиж чинь баг баримтат кинонууд хийгдэж чинь. Би зүгээр энэ бүхнийгээ хийгээд ингээд гэр бүлээрээ сайхан амьдрмаар гэж ярилцлага өгсөн билээ. Бүр нөгөө юу яасан штэ. Нөгөө хорд авдтай тэмцэх үедээ нөгөө өөрөө сан байгуулсан. Тэгээ тэр сангаа улам өргөжүүлээд одоо нэгсэндээ муугаар хэлгээд бол одоо баг нүглээ намжилсан гэх юм уу да баг. Лайв талдаа бизнес. Тэг нөгөө талдаа бас бизнес. Ленс Армстронг гэдэг нэртэй байжгаад тэр нь Live Strong гэдэг нэртэй болоод тийм сан бол. Одоо тэгсэн тэр сан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Сая таны хэлсэн тэр юг нөгөө нэг амжилтын яд юу гэдгсэн тэрэн дээр хариулахад
нийтдээ 7 удаа төрүүлсэн тий. Энэ ч маш том одоо дэлхийн тэмцээн нэг өсөндөө бараг л за юу яриад олимпийн алтан медаль гэсэн үг байхгүй юу ер нь бол. За бүр тэрнээс ч ихтэй энэ ч нэг мэрэгжлийн спорт учраас ганц төрүүнээс гадна тэр чинь амар олон болж байгаа байхгүй тий. Би буруу санааг бол яг нэг дугууралдаанд 4-өөс дээш дугуйчид салхи зүсдэг ч юм уу ингэж нэг багаар ажиллаж байдаг тий. Жилд маш олон баг байж тий. Одоо нөгөө тухайн оролцогч нь амар том зардал гаргадаг тий. Дугуйс борч бас нэлээд зардал тавьсан. Армстронгийн тэр нөгөө 7 төрүүг нь шууд хураагаад тэр 7 төрүүг яах вэ гэсэн бас асуудал өрнөсөн юм байна. Одоо та бүхэн Google дээр үзвэл Tour de France-ийн 2009-оос 2005 оны улирлын бүх аврагууд бүгд юм хар байгаа. Ямар ч авраг байхгүй. Үгүй. Хинч тэр одоо турхаан жилд одоо баг болоогүй юм шиг харагдана тий. Тэнгүүдээ тухайн үед одоо эзэжээс одоо нэлээд олон рекорд амжилтууд байгаа шүү дээ. Тэдний хүртэл бүгднгийн хүчингүүд тооцсон. За тэгж ярьж нөгөө таны саяас нөгөө зөвшөлт түрээд 5 сая долларын өгсөн байгаа. За мөн дээрэс нь олимпик хүрэл медаль хүртсэн. Олимпик бас хүрэл медаль нь хүртэл хөрсгөө болоод бас хураагаад авсан байна. Бүх одоо мэдээлэл. Олимпик хурлынханд оронд бол санаж дөрөвт орсон тамирчид нь хүрэл медалийн нөхөж олгож ирсэн яг тухайн олимпик дээр бол. За тэгээд бас яг энэ мэдээллийн дараагаар USAID буюу одоо нөгөө нэг Америкт өгсөн допинг эсрэг төв гэж аюу том төв байдаг. Тэр төвөөс одоо Армстронг амар олон хэрэг дээр ажиллаж байгаа чинь баригдах, нотлохдохгүй гэл аюу эднийг бүгдийг цуглуулсан чинь 1000 гаруй юм хавц зэрэг үүссэн гэж байгаа. Тэгээд тэд нэр Америкийн нэгдсэн улсын топ гэсрэг юу гэдэг үсгээр спортын ертөнцид хизээч өмнө нь харж байгаагүй хамгийн боловсронгуй баригдахад хэцүү мэрэгжлийн амжилттай болсон допингийн хөтөлбөрөө гэж нэрлсэн байгаа юм. Тэгэхээр бас Америкт байгаагүй гэж байна тий. Тэгээд зарим одоо мэрэгжлийн дугуйч төртөл дугуй ертөнцид үүссэн харбт холбож гэж байгаа. За тэгээд зарим нь болохоор одоо дугуйнаас төрсэн одоо хамгийн азгүй одч гэж байгаа. Тэгэхээр азгүй гэхээс илүү магадгүй дэлхийд одоо хэдэн үеэрээ тий хэдэн зуун жилдээ дурсагдахаар л хэмжээд очсон биз дээ. Тэгээ янз бүрийн хүмүүс ингэж дүгнэлдэж байгаа. За сүүлд нөгөө сая өөрөө хэрэгээ хүлээсэн гэдгсэн шүү дээ. За ер нь мань хүн бол шүүх хуралдаар ер нь хэрэгээ хүлээгээгүй юм. Амнаас нь ерөөсөө би хэрэгэлсэн гэдэг гараагүй. Тэгээд нөгөө нэг зүгээр хэрэгэлсэн гэж хэлэхгүйгээр чинь нотлох баримт дээр нотлогдоод яваад байгаа шүү дээ. Тэгээд угаасаа шүүх тэрийн ялын нөгөөлөгөд өгөхгүй бол ингээд нотлсон гэдэг хэрэг чинь хамгийн сүүлд 2012 онд 13 онд Офрын 7-нд гисэн байна шүү. Офра Winfrey-гийн одоо шоунд орох. Тухайж одоо Офра Winfrey-д л одоо бүх хүмүүс ордог байлаа шүү дээ. Хамгийн том шоу гэдэг. Тэнд оролцохдоо би яг үндэ 1999 оноос хойш бүх тэмцээнд оролцохдоо би допинг хэрэглэсэн гэдэг. Хүлийн зөвшөөрөөд бүүн болоод тэгээд өөрийнхөө амнаас гарсан цорын газар өгөөд тэгээд тэрнээдээ би хамгийн амин би гимшихгүй байна гэж хэлсэн. Тэр нэвтрүүлэгт 13 он гэхээр одоо нөгөө хэргийн хөө хилцэх хугацаанд дуусаад нөгөө тохиролцсон тийм тохиролцсон бүх юм дууссан. Тэгээд тэр талаараа ч гэсэн өөрийнхөө бичсэн тэр нөгөө нэг ном баримтат кино минь дээр бас нэлээдгүй байдаг санагдчих байна. За одоо энэ допингтой холбоотой үйл асуудлыг ярьж байна шүү дээ. Тэгээд допинг гэхээс илүү ч одоо бүхэлдээ спортын салбарыг самарцсан гэж хэлж болно тийм. Бүр самарх цаашаал самарч байгаа тийм спортын төрөлд тийм. Гэтэ одоо яг миний зүгээр хамгийн их харамсаж байгаа зүйл нь бол тэр 99-оос 2005 оны хүртэл яг календарын 6 жил тийм яг тэмцээнээрээ бодвол 7 жилийн 7 удаагийн тэмцээн болж байна. Энэ дээр цаана өрсөлдөж байгаа маш олон тамирчдын хөдөлмөрийг тийм ингэж өнгөөдүүлж байгаад бол одоо хувь хүний үднээс бол маш их харамсаж байна тийм. Ямар олон тамирчдын карьер цаашаа өөр өрнөх байсан бол ямар олон тамирчдын карьер өөр төвшөнд очих байсан бол энэ чинь дугуй спорт маш их мөнгө эргэлдэж идэг нэр алдараас гулал мөнгө тий зөвхөн одоо тэмцээн уралдааны шагнал гэлтгүүд ингээ олон байгууллагуудтай өндөр дүнгээр гэрээ хийх боломжууд нь ингээд хаагдаад явжсэн. Маш олон баг. Тэгээ хамгийн муухан тэр хэлж байгаа нь би харамсахгүй гэдэг гимшихгүй байна гэдэг чинь айгуу тийм бас онцгой зүйл юм. Тэгээд бүх одоо ингээд юунууд нь илэрснийхаа дараагаар одоо Армстронг дахиж одоо ямар нэгэн мэржлийн бүр олимпийн төрлөө гэж байгаа. Энэ ч нөгөө триатлоны төрөл төрөлттэй байсан. Олимпийн төрлөө ямар ч спортоор хичээлэх хэрэг нь ассан. Бүр. Тэгэхээр ямар нэгэн спортоор хичээлэхгүй л гэсэн үг юм. Гэтэ нөхөр чинь 71 оных гэдэг чинь 2010 гэхээр 30 угсаал. Гэтэ мань хүн бас үүдсэн байгаа. Триатлон руу буцааж орсон. Ороод бас нэг хичээллээд бас Америкийнхаа мууж сууж байгаа тэмцээнд бас төрүүлээд. Бас өөрийгөө шаггүй тийм шинэ хэрээр бас шаггүй триатлонч байсан гэдгийг харуулад. Тэгээ ингэ явсан чинь энэ хүнийг дахиж олимпийн төрлийн ямар ч спортоор хичээлхийг хориглоно гэсэн залт гаргаад бургас айцсан бэл. Одоо нөхөр юу гэж амьдарч байна? Одоо нөхөр бол ер нь нөгөө нэг миний сая хэлсэн нөгөө лайв стрим гэсэн одоо сангаа ер нь удирдаад тэгээ дээрээс нь ном бичээ тэрнийхээ орлогоор за
ер нь бол спортоор хичээж болохгүй гэж нөгөө нэг багшлах хэрэг хүртэл байхгүй болчихж байгаа шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд ер нь өөрийнхөө замналыг ер нь өндөрлүүлээд одоо амар жимрэх юм. Амар жимэр сайхан амьдрал байж. Одоо 53 настай байх шүү дээ. Одоо ингээл нөгөө нэг амьд ингээ явж идэг одоо харахад нэг юм түүхтэй хүн байсан даа гэсэн тийм хүн л яваад байгаа. Гэтэ бас сонирхолтой одоо энэ олон улсын мэрэгжлийн спортын түүхүүдэд бол маш том хэрэгээсээ гадна амжилтууд ч юм уу тий. Ер нь бол юм чинь нөгөө алдаа оноотойгоо хөгжөөл явж идэг тий. Одоо тэр цагаас хойш энэ ийм том дүүлэн бол гараагүй байж байгаа. Сая 16 онд Оросд гарч ирж шүү дээ. Олимпиктэй холбоотой маргаанууд тий. За өнөөдрийн сэдв дээр нэмж хэлэх зүйл. За нэмж хэлэх зүйл гэвэл мань хүн юу хийсэн бэ? Дарамсраг нийтдээ ер нь их мөнгө төгрөг цуглуулж шалаагүй юм байна. Энэ яасан хэр нөгөө нэг дуу спортч нөгөө нэг ардталтаа нөгөө том байгууллага компани байдаг нөгөө пост сервис гэх том баг байгаа. Пост сервис багийнхан болон дунд нь нөгөө өөрийнхөө нөгөө юг халахын тулд амар олон хүмүүс ахуул өгсөн зүйлд илэрсэн. Тэргээж өөрөө хэлсэн. Тэгэд тэмцээнд авсан аваргын шагнал юу мөнүүд нь сүлд хурагдаад ирсэн чинь авсан мөнгөөс гадна ахуулд маш мөнгө өгсөн тогтоогдоод тэгээд ер нь одоо цуглуулсан мөнгө ер нь байхгүй л за байхгүй ч гэж шалтгаалсан ш. Ер нь их маш бага мөнгө цуглуулад туссан юм лээ. Энэ дунд нь бүр юу орж байгаа шүү дээ. Тухайн үед нөгөө нэг Тур де Францыг зохион байгуулж байсан. Олон улсын дугуй холбоо орж байгаа шүү дээ. Бүр авилга авцсан. Тэгээд яасан гэсэн чинь 2005 он билүү 4 оны тэмцээнд оролцож байхдаа олон улсын дугуй холбоонд 12,500 мянган долларын юу ханд өгөөд тэмүүдэд дахиж дээрээс нь санд нь дахиж нөгөө нэг юу болгодог шүү дээ. Тэнд нь дахиж маш хэмжээний бас нөгөө нэг ивэн тэтгэлэг гэхлөө одоо тэр хандивлах юм да тий. Ханд өгөөд ингээд нөгөө нэг өөрийнхөө тухайн жил орсон допинг асуултад дарцсан. Гэх мэтчлэн бас нөгөө нэг сайн миний хэлсэн Вишел Феррари гээд юмч шүү дээ. Тэрэндээ мөнгө өгч тохиролцсон. За нөгөө туслахтаа мөнгө өгч тохиролцсон. Гэх мэтчлэн маш олон хүмүүс ингэж ахвал буюу одоо амын даах гэж мөнгө өгсөөр байгаа. Ер нь их мөнгө тэрэнд явуулсан байлээ. Нүгэлтэй хүн чинь нүглээ нуух гэж нийлээд явсан. Тэрнийхэн гэхдээ нөгөө тоон гарахгүй байлээ л дээ. Ямар ч гэсэн тэр хүмүүсийн амыг тайлбар маш их. Тэр гарахгүй тий. Тэр гарах гэж айгүй хэцүү байна. Өөрөө тэр баримт кинон дээр энэ талаараа дурдсан билээ. Тэр мөнгөнд дөнгө олдуртаа. Тэр 2000-ад оны эхийн үеийн одоо нэг хоёр том гайхамшигт тамирчны нэг нь Шумахер. Тийм. Нэг нь Армстронг. Тэгэхээр яг л тухайн цаг үедээ нэг нь машины уралдаан дээр гайхалтай байсан бол нөгөөх нь дугуйн уралдаан гайхалтай байсан. Энэ хоёр маань бас замнална. Нэг нь одоо юугаар те дугуйгаар асуудал үүссэн бол нөгөөх маань цанаар гулгаж яваад осолддог. Би хэрвээ буруу санааг бол буруу хийсэн болоочлаараа цанаар гулгаж явж байгаад нөгөө комд ороод хэсэг байж байгаад эргээд 6 жилийн дараа ч үлээ босдог. Ийм тохиолдол хоёр том гайхамшигт бол ийм тохиолдол гарч ирсэн. За ингээд нэмэлт байхгүй тийм ээ. Тэгэхээр дараагийн дугаараар бид нар илүү гой сонирхолтой түүхүүдийг бол та бүхэнд бэлдсэн байгаа. Бидээсээ өдөр болгон бусын явдал дугаараараа ийм спортын YouTube-ээр уулзцгаая. Спорт ярьцс гарсан том Монголын евро та.